Гэрэл зурагч Бат Оргил, Баталгаа өгтөө Бат Оргил, уран бүтээлч. Гэрэл зураг ертөнцийг дүрслэх урлаг. Гэтэ бодит реализм, футуристик, хайпер гэсэн ойлголтоос байхгүй. Яг хөө зүгээр гэрэл зураг дотроо тэ жанр дотроо хайпер юмнууд бас байж болж байна тэ. Сюрреалист юмнууд байж байна. Гэхдээ урлаг дотроос цаг хугацааг зогсоож чаддаг урлаг бол гэрэл зураг өөр юм уу? Гэрэл зурагчин болсноор гэрэл зурагчин гэж яг хэнийг хэлэх вэ гэхээр гэрэл зурагчин хүн тал талын мэдлэг авьяас шаарддаг. Тал талын мэдлэг. Магадгүй соёл судлаач, урлаг судлаач те одоо угсаатын ёс зүй дандаа түүхүүтэй холбогдож дандаа юм. Тэгээд тэр нөгөө нэг гэрэл зургийг хараад тэр ой санамж дурсамж руугаа шууд очиж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нөгөө гэрэл зурагчин байснаар тэр зургийг кодлж өгч чадж байгаа өөр өөртөө гэж би хардаг. Айгүй их сайн код хийдэг. Юмсит буюу инх тайван ахыг заавал ярина. Яагаад вэ гэхээр хичнээн хүн одоо юу гэдэг юм. Одоо бидний үеийн залуу төлөөллийн дижитал гэрэл зургийг гэрэл зурагчин болсон хүмүүст айгүй их том дэм болж өгсөн гэрэл зурагчин хүн л дээ. Тэгээд айгүй их бид нарт юм зааж сургасан. Гэрэл зургийн тухай одоо чинь юу гэдэг хуучны сурах бичгүүдтэй гэрэл зургийн сурах бичгүүд ном гаргаж ирсэн бол дандаа л нөгөө аналог системээс дижитал систем рүү ярьж байхад дижитал системийн өөрийнхөө бичсэн ном гаргацсан ертөнцийг дүрслэх урлаг гэдэг. Тэгээ би тэр үгийг ингээд одоо хүртэл ингээд боддог баг. ертөнцийг дүрслэх урлаг гэж байгаа. Дүрслэх урлаг гэдэг чинь ондоо шүү дээ. Тэгтээ ертөнцийг дүрслээд байна л да. Одоо ч хүртэл би яг хичээлийнхэн нэрийг тэгж нэрлэлсэн баг. ертөнцийг дүрслэх урлаг гэдэг. Зүгээр би хувьдаа юу гэж боддог вэ гэхээр энэ бит хоёрын хамгийн сүүлийн уулзалт. Яагаад тэгж их ингээд нэг уулзахыг хүссэн сэтгэл маань ерөөсөө л гэрэл зургийг болох ёстой байсан юм шиг надад тийм мэдээлэл өгсөн гэх юм уу. Мэдрэмж өгсөн байгаад байгаа юм. Тэгээд энэ зургийг аваад тэгээ нэг Mongolian Flick гэсэн шинэ жил болоод тий тэмдэглэл өглөө өнсөрөөгүй юм баггүй. Тэгээ бас гэрэл зурагчтайгаа хамтдаа тэр баярыг тэмдэглэж хуваалцаал явсан юм л тий. Тэгээ мэдээж хүмүүс бол мэдэх бах тий эмсэт гэдгээр нь дайн байн хамтлаг. Дэлхийн нүүдэлчд гэдэг хөрөг зураг авдаг прожектэндээ. Тэгээ тэрний нэг хөрөг зураг маань л та. Тэгээд өнгөрсөн жил 8 сард тэгээ бас их сонио их түүгийн ярьж өгнө. Тэгээд тийм хүмүүс хөрөг зураг авдаг байна. Тэгээд эзэн богдын хоёр загаль гэдэг болохоор урнаа маань дуулсан байдаг. Хэрвээ та нар мэдэх бол эзэн богдын хоёр загаль гэдэг бас кино байгаа шүү дээ. Урнаа өөрөө тоглодог одоо Бимба найруулагч эмэгтэй Германд гэдэг найруулагч хийсэн. Тэгээд их чах хоёртой тэр эзэн богдын хоёр загалыг үзээд би унтаад өгсөн байхгүй. Кино үзэх биш нөгөө уртын дундаа сонсохдоо унтаад өгсөн. Ядарсан. Тэр чинь 2011 он. Урнаа ихчийн хөгжмийг хамгийн анх 2005 оноос эхэлж сонсон. Тэгэхээр бит хоёр уулзна гэд Монголд ирэхэд нь уулзсан даа гэж бодоод Монголд 2 удаа тоглолт ихэхэд би ойлыг нь үзэж чадаагүй. Тэгж байгаа өнгөрсөн жил нөгөө Германд нөгөө гэрэл зурагчтай хамтарсан үзэсгэлэн болгож байгаа. Тэгээ тэр бас айгүй сонир түүхтэй. 8 сарын 25-нд үзэсгэлэн нэгдэж байгаа. Тэгээ заах өрөөний арга хэмжээ нь боллоо өглөөс ирсэл өглөөний цагаа уусан ч куратор маань ч тэр те зохион байгуулсан хүмүүс маань за бид нар явлаа бид нар ажилтаа гэдэг. Нөгөө очиж ганцаархны өлчдөг хөөх. За урнаа ихч рүү захиа явчихдаг. Урнаа ихчээ би ингээд энэ хотод ирсэн. Та нээр сонь сайхан та хаагур байна гэсэн чинь. Би өнөө өрөө Швейцарын Шафт хавсан дээр тоглолтоо шүү дээ. Come on. Газрын зураг асч юу вэ? 2 цаг явах цаа. Үхүү гэж шүглдээ шууд гараад тавьчих жоох. Тэгээ бит хоёр уулзсан. Уулзаад очирсан тэгээд энэ зураг болсон. Намчлаг. Охтой сайн хөө. Тэ туваад оч. Энд чи 90 онд
нөгөө Оросын хоёр нийгэм гарч явах үед Австрали руу гарцсан уран бүтээлч. Гэтэ ер нь бол Санхогийн хөгжмийг бас инфлюенс хийсэн хүмүүс байна. Одоо чинь яг би л хувьдаа тэгж боддог. Механикийн амар баясгалан цомог бол бас Санхогоос нэлээд инфлюенс авсан. Тэгээ Санхо болохоор Москвагийн Гиннесийн академиг төгссөн шүү дээ. Тухайн үед ч бас 2 удаагийн хатлаганд өртөжсэн байхгүй. Тэгээд шаман хөгжим те бөөгийн хөгжим гэдгээр илүү төлхөө ажилладаг. Хөгжим уран бүтээл хийдэг. Тэгээ манай хүн бас яг адилхан Монголд ирэхэд би бас уулзч чадаагүй. Тэгээ Москва тоглоход бид хоёр уулзсан. Тухайн үед Москвад авчихсан бас зургнууд нь байгаа. Москвад авсан зураг нь байдیں۔ Тэгээд энэ чинь өнгөрсөн жилийн нэг сард ч те Монгол тоглолтоо ихээр ирээд тэг бас их гоё. Одоо чинь ингээд бид хоёр чинь ингээд найзууд болоод би л хувьдаа бодчихсон. Санхүү их чинь гоё. Хэлж чадахгүй шүү дээ одоо энэ ч 70 настай хүн шүү. Та ингээд нүцгэн зураг авахулж чадахгүй гэхэл хэлж чадахгүй. Чадахгүй шүү дээ. Тэгээд бодоол дотроо бодоол яа зургийг авдаа гэж бодчих надад тэгдэг. Өөрөө хэлсэн. Чи намайг гоо нүцгэн ав. Оо та миний бодлыг уншсан юм уу гэл. Гүү. Тэгээ бид хоёр юу яас? Студ захиалал зургийг авахар болол гэсэн. Манай их хоцорцсон студийн захиалах байхгүй бол. Тэг гэрт нь очиж уулзаад. За яаж ч зураг авъя. Гэтэ яаж хаана яаж авах уу гэж бодоол. Өрөөнд нь гэрт нь ороод. За хоёлоо шүү ерөөс банд л. Банд дотор л авъя. Тэгвэл пенза зүй. Тэгж яагаад тухай даасан. Одоо ер нь бол яг хуу Санхо хчиг болохоор Бьорк ч гэж ярьдаг те. Азийн Бьорк. Уран бүтээл талаас нь бол Йоко Оноч гэж бас ярьдаг. Адилхан насны хүмүүс. Энэ зургийг тэгж болгосон. Гэтэ яг хуу энэ хальс биш дижитал. Гэтэ яг нөгөө эдит нь хальсны эффект оруулж байгаа юм. Тэгж авсан гой хөрөг зураг. Энэ маань зураг маань надад 200 евро авчирсан шүү. Тэр нь болохоор нөгөө юм Австрийн jazz podium гэдэг сэтгүүл байдаг. Jazz podium-ийн cover дээр гарсан зураг юм. Санхогийн интервью нь гараад тэгээд тэрний cover болж. Тэр чинь одоо бас хөөхөн 57 оноос хойш гарсан сэтгүүлээс. Тэрний cover дээр гарсан зураг. Хөрөг зураг аавна гэдэг маань тэгдэг л дээ. Одоо чинь хоёр хүний л ажиллах байхгүй юу? Тэгэхэд хажууд нөгөө яаж зураг авч байгааг нь хүж ирэн ингээ шагаагаа зогсчихдог байхгүй. Тэр айгу бүдүүлэх соёл. Яг тэгэхээр би нөгөө тэр хүнийг уудалж, яриулж, яг өөрөөр нь байлгаж байгаа хөрөг зураг юм болох ёстой шүү дээ. Тэгмэд хажууд чинь нэг хүн хүж ирэн ингээ зогсчихлоо чинь ядаргаатай шүү дээ. Би ч бараг тэр хүний хажууд 50 байж чадахгүй шүү дээ, тий. Тэгэхээр нэг юм хөрөг зураг гэдэг маань тусдаа өөр нэг юм хилэмж бас байдаг. Бид хоёрын хоорондын яриа байхгүй юу? Нууц яриа. Тэгэхээр одоо ч нэг хүмүүс яг хөрөг зургийн тухайд ингэж ярихлаар хүмүүс гудамжинд нэг санамсаргүй хүний зураг авчихсан гот хөрөг зураг гэж ярьдаг. Үгүй энэ бол хөрөг зураг биш. Хамгийн түрүүнд зөвшөөрөл авах хэрэгтэй. Тэжиж хөрөг зураг гарна. Энэ бол зөвхөн миний л ойлголттой те тодорхойлт. Заавал зөвшөөрөл авч ийж харьцаа үүсгэж ийж зургийг болох хэрэгтэй. Тэжиж хөрөг зураг гэж ярих хэрэгтэй байгаа. Миний дипломын ажил, миний магистрийн дипломын ажил урт цагааны сонгож явсан. Урт цагаанаар хийж хахад манай шүмжлэгч багш нартай докторууд бол ерөөсөө манайхан ерөөсөө өөртөө мэдэхгүй л юм л да. Би үнэнийг л хэлээ. Бодлоо яриад байх. Баримлын багш нар хүртэлтэй. Чи наад норж унах байгаа барилгын зургаар яах гэж наадсан дипломын ажил биш гэдэг байхгүй. Тэгэхээр би урдаас нь хэлсэн. Та баримлч хүн байж орон зай урлагаа мэдэхгүй байж таны баримлыг орон зайд барилгатай оршиж иж орон зай дээр барьдсан шүү дээ. Та архитектураа мэдэхгүй ч яаж баримл барьд юм бэ гэсэн баг. Тэгээ пятнал. Би бүгдийн загсан нэр би бүх багшинтаа загсан. Урт цагааны ажил хийж явах таа. Нөгөөд нь баярлаа намайг социалист нэгмээр аялуулсанд баярлаа гэж байгаа шүү дээ. Юу гэсэн ч үгүй. Яг энэ барилгын тухайд ярихлаар Монгол улсын 2 дахь архитектор Дамбин Нэмгой барьсан барилга. Дамбин Нэмгой энэ урт цагааныг энэ ч одоо хуучин юу штэ худалдааны гудамж штэ тий. Одоо ч яг сан гэрэл зургийнхаа тухайд ярих юм бол энэ ч одоо хятад гэрэл зурагчд байгаад хамгийн хар цагаан гэрэл зургийг өнгөнд оруулдаг процесс энэ явагддаг байлаа тий. Тэгээд яг яагаад энэ барилгыг модерн гэж хэлээд байгаа юм бэ гэхээр ерөөсөө тэр нөгөө дээврийн онцлог байгаа юм бас.
Энд чинь 3 дээвэр байгаа хаа тий. Зарим нь унгацсан ч байна. Яг дээврийнхэн ойлголт нь юу гэхээр Монгол архитектур нь өөрөө юу гэдэг вэ гэхээр буддизмын хүрээндээ жоох юм дугуурч ингэж орж ирдэ шүү дээ тий. Азийн соёл ч юм уу тий. Дорны соёл. Тэгэхэд энэ манай Дамбины архитектур бол энийг бол таг дөрвөлжингээр шууд фасад болгож фасад чи сүйдэрч болгож орж ирсэн. Тэгээд л гой мундаг модерн кубизм барилга байхгүй юу? Миний дипломын ажил яг уртцаагаан гэдэг нэртэй энэ барилгыг харуулж байгаа хэрнээ дотор нь ямар хүмүүс амьдардаг вэ гэдэг хүмүүсийг харуулахыг зорж байгаа байхгүй юу? Тэгээ бас дахиад нөгөө багш нь тэнийг юм ярьж байгаа л. Чи энэ зовсон хүмүүсийн хөрөг зургаар чи яагч байгаа гэдэг байна. Юу яриад байгаа юм бэ? Тэгээ урлагийн сургалт багшладаг тийм ирэх байна, тийм багш байх хэрэг байна уу? Яг үндэ. Одоо тэгээ уртцаагаан юу болох юм байгаа? Хэлж мэдэхгүй. Яг уу зүгээр барилгыг сэргээн засварлан гэдэг нь маань дахиж барилга барьснаас илүү 2 дахин өртөг ордог л доо. Тэгээ манай бас мэрэгжлийн хүмүүс нь бас байхгүй байгаа. Тэгээ дээрэс нь барилгатай хайрг болохгүй, өмчтөй хайрг болохгүй. Тэгээ уртцаагаан дээр би бүтэн том концепт хийсэн л дээ. Тэгээд яг энэ цуврал зураглалтаа яг ажиглаад үзэнгүүт энэ нөгөө хүний нөгөө одоо энэ нарны юм нөгөө сүүдэр нэгээл орж ирээл гарч байгаа орой харанхуй болж байгаа процесс ихгүй бас. Нэг өдрийг уртцаагааны нэг өдөр гэх юм уу? Тэгээд би яагаад энэ уртцаагааны нураасны дараа энэ прожектыг хийсэн бэ гэхээр төгс гүйцэтгүүлийнхаа ажлыг хийсэн бэ гэхээр энэ сандал маань өөрөө 25 онд 100 жилийн байгаа тэмдэглэх сандал байхгүй. Сандал нь хүмүүсийн сууж байгаа сандал нь Баухаусын Марсель Бөөрийн сандал одоо 20 дугаар зууны агуу дизайн гэдэг номны cover сандал байхгүй. Тэгээд энэ сандал 100 жил болж байхад энэ хойноогоо барилга 60 жил те 60 гаруй жилтэй л нураагдж байгаа устдаж үгүй болж ш. Бид нэр энэ өөрсдийнхөө энэ орон зайгаа хилэнжийг ойлгож хэлүүлэх ёстой. Тэгээд энэ нөгөө нэг талаас олон нийтийн урлаг гэж явна. Тэг гэрэл зураг public art төгсгөлийн концепт юм уу? Ер нь яг нөгөө энэ соёлын үг гэдгийг юусоо мэдэхгүй л байгаа юм л да. Одоо жишээ нь уртцаагааныг Азийн хадгалж үлдэх ёстой 10 барилгын нэгээр тодорхойлсон баг. Тэгэхэд авч үлдчих чадаагүй. Одоо жишээ нь хүмүүс ингээл нөгөө илүү ашиглалтын талбай гэдэг шиг ашиглалтын талбайг ингээл богинохон болох ёстой те хүмүүсийг ингэж ярина гэдгээс юм бол уртцаагаа маань өөрөө тийм барилга байсан юм. Ямар ч илүү дутуу орон зай байхгүй барилга баг. Бүх орон зайг ингээ ашиглаж болох боломжтой. Ашигладаг угаасаа ашигласаар ч ирсэн. Тийм барилга байсныг ингээ нураагаад одоо ямар ч ашиггүй орон зайтай ямар барилга барихыг би бол хийж мэдэхгүй байна л да. Юу болох юм? Байгалийн түүхийн музейн нурсны дараа санхүү эдийн засгийн их сургууль маань бас нураад унчлаа. Тэ 3 давхраас таазан унаад тэгээ барилга нураач. Яг хоёр адилхан барилга байхгүй юу? Неоклассицизмын үеийн барилга. Тэгээд байгалийн түүхийн музейг ам жанжаагаад хамгийн сүүлийн өдөр нь авсан болгосон гэрэл. Яг цагийг бас тааруулаад авсан. Зорж. Яг зөв яг юм нурааж ус болох бах уу? Тэгтээ соёлын юу бид нар дандаа түүхэл нураагаад байна л да. Одоо чинь Найтрины үлэг гүрэлгээ дунд дэр гардаг шүү дээ. Автагаа хамт музейд очиод арга ясын анхаарсан юм гэл те. Энд чинь байгалийн түүхийн музей шүү дээ. Тэгэхэд одоо байгалийн түүхийн музейн сэргээн засварлагч нар одоо энэ дотор байсан үзмөрүүдийг дандаа гадны улс руу явж сэргээн засварлагч ч юм уу авчирч сэргээн засварлагдаг байсан юм. Манай тийм мэргэжилтэн байхгүй бас давхар. Тийм орон зайг нөхцөлсөн газар л та. Өшөөг нь бид нарт өшөө гой өргөн далаацтай мэдлэг олох гээд байхад нураачж байгаа байхгүй юу? Нэг талаас. Тэгээ одоо сүүлдээ динозаврын музей болчихсон уу? Яв болчих те. Палеонтологийн музейч болчихсон. Архитектор гэдэг уран бүтээлчийг уран бүтээл шүү дээ. Одоо чинь хүн болгоны нэг уран бүтээлийг очиод нэг уурч тастаатай нураагаад ивэл бас утгагүй юм болов те. Бас нэг уран бүтээлтэй бас зүг хандах ёстой л гэж боддоо шин. Одоо цөөхөн үлж гэнэ үү? Яаж ч юм би драмыг сэргээн суралцсан явдалд бол бас баярлж байна. Гэтэ тэр нөгөө драмын захирал хүчирсэн энэ барилгыг нураах ёстой гэдтэй жүжигчин найруулагч юм байж одоо барилгын тухай юу мэдвэтэй те судалчаад юм хэлвэл гоё шүү. Тэгэхгүй одоо ингэдэг нөгөө бүх хүмүүс юм мэддэг юм шиг ингээд яриад тахлаар айгүй надад гонигтай санагддаг л та.
би 14 онд Монголд ирчээд үзэсгэлэнгээ гаргана гэж бодоол яваадсан. Тэгээ харьцаа сканерт нь тэр чинь бас амар нүсэр том эдтэй байсан л та. Цацаах ч нэг загнуулаад тэгээ сканерыг авч цухтаагаал. Тэгээ 17 онд цацаах намайг манай гамма гэтрэ дээр үзэсгэлэнгээ гаргаач дэмжиж ажилласан л та. Шинэ шийдэлтэй гэдэг юм contemporary юм хэрэгтэй байхгүй. Тэгвэл манайхан ч нөгөө тухайн үед чинь нөгөө баримт сэтгэл зургийг мэдэхгүй юм чи. Ойлгохгүй ш. Тэнгүүд нэг юм хүний сонирхол татах утсан байх хэрэгтэй байсан. Тэгээд би болохоор тухайн үед LGBTQ-гээр юм хийчихэд яг хийцэн байсан бүр. Тэгээд яг нэг зураг дутаадсэн баг. Нэг зураг дутаад бодоод олдгүй. Тэгсэн чинь зүүдэнд орчихсон. Тэгээд энэ зурагч яг зүүдэнд буусан. Ингээл авчих юм биш. Өглөө нь очиж шууд студ дээр очивол дахиад нөгөө камер дээр хөлөө зоож байгаа л манай одоо Хүрлбаатар буюу Зазаах арт директор шүү дээ. Хооч айлнаад турчраад байна. Тэгээд энэ зургийг би бас өөрөө яагаад би ингэж авсан болоо гэж одоо хүртэл гайхтай. Энэ зургийг өрөөндөө ингээ бас томоор ингээ хэвлэж тавьж үзсэн л та. Яг орных хортол. Тэгэхэд энэ бодол зэгцэрсэн юм. Энерги өрөөний урсгалын энерги шал өөр болсон байна. Айгуу гоё. Зэгцтэй болж эхэлжсэн. Тэгээ яг магадгүй жоохон шашинлаг харагдчих магадгүй. Гэхдээ ондоо. Тэгээд би энэ байрлалыг дараа нь ягаад зүүдэнд орж ирээд ингээд орж ирсэн бол гэдэг энэ байрлалыг судлаа шүү дээ, тий. Иймэрхүү зураг зөндөл байдаг, тий, байдаг шүү дээ. Тэгсэн чинь энэ хүн өөрийнхөө нөгөө дотоод энерги ингэж чагталт юм байна. Тийм юу юм байл та терапигийн нэг юм үзэгдэл. Тэгээ нөгөө гадагшлуулчихгүй, гаднаас ч юу ч авахгүй өөрөө ингээд блоклж байгаа. Тийм юм бэл. Энэ үзлэн гарсны дараа одоо энэ гүрүү медиагийн Бимба найруулагч Бимбаах ариунагч хоёр үзлэн үзчихэд гэтээ тэр хоёр бол яг зорж ирсэн баха. Түнс бол яг зөрж өнгөрөөг баг. Тэгээд яг хүчирчээд вау энэ зураг гэд. Тэгэхээр нөгөө хэвтрийн хүн гэд киноны зохиолнд Канекэн надад шалгарсан. Оо энэ манай айдл зураг шүү дээ. Орой энэ ч шууд ашиглая л та гэд. Тэгчихсэн баг. Ер нь бол яг Канекэн наадам руу хамгийн анх явсан гэрэл зураг. Монголыг. Тэр нь бас айгүй их баярлалаа. Би хувьдаа тэгдээ нөгөө одоо нэг уран бүтээлч нэг мөнхийн сэдв гэж байдаг шүү дээ тий. Мөнхийн сэдв гэж байдаг бол миний мөнхийн сэдв бол энэ байхгүй юу? Халзан охтууд, халзан эмэгтэй хүмүүс гэсэн. Халзан эмэгтэй хүмүүсийн зураг зөндөө байгаа л да. Одоо нөгөө яг хандармаа гэсэн ойлголтууд байгаа шүү дээ тий. Дахиад нөгөө философийн судлах хэрэгтэй болчих хүрдэг. Тэр процессын дээр авч исэн эмэгтэй хүний хөрөг байхгүй юу? Яг уу тухайн чинь 2007 он шиг санагдчихэв. Өвчтөн гэдэг нэртэй гарч ирсэн мөн. Өвчтөн гэдэг цуврал авах гээд. Тэгээ дандаа алзуу хүмүүсийн зураг байсан. Гэхдээ нөгөө өвчтөн гэдэг нь нөгөө шууд утгаараа биш шүү дээ, тэ. Ямар ч хүн өөрсдийн гэсэн нэг өвчтөн шүү дээ. Тийм болохоор тэгэж харагд. Би ч магадгүй өвчтөө, та нар ч гэсэн өвчтөө. Гэхдээ та нар хизээч өөрсдөө онцлогоогоо хийгээгүй л байхгүй. Тийм байдлаар ингэж яг бодит төрсөл нь өвчтөн хүн шиг харагдах халдсан тий. Одоо юу гэдэг. Тийм байдлаар илүү орж ирсэн. Тэгээд нөгөө диалог маань улам реалист болж эхэлж байгаа байхгүй. Илүү бодит юм лөө төгөж орж ирж байгаа. Тэгээд тухайн үед энийг авцсан нөгөө урлан дээрээ нөгөө охиныхон халзуу охин олж байгаа шүү дээ. Урлан дээрээ дуудаад зургийг авах гэж баялдаг байхгүй. Зургийг авах гэж. Хажуудлын энийгийн урлаа орж ирж байгаа л. За зураг яаж авах уу гэж бод. Тэр чинь нэг галын ирэнтгэн гараад ирчихсэн. Манай цоочог ирэнтгэн баг. Тэгэнгүүт энэ ирэнтгэн чинь шууд авлаа гэсэн. Ирэнтгэн толгойнх нь аан барьчихсан. Дундуур нь гэрлэл өгч байгаа. Аваа ицсэн зураг. Тэгээд нөгөө хажуудлынхан ч гэсэн нөгөө сүулт эрэхтэй нь болохоор нөгөө 17 оны үзэсгэлэн дээр нөгөө метросексуал гэдгийг задлах гээд тэнгууд эмэгтэй хүн эрэхтэй хүн заавал байх хэрэгтэй гэдгээр эрэхтэй хүнийг дахиж онцлоод энэ бол Эрка тэгээд Эрка энэ зургийг авч яхад надад айгүй их мэрсэн л та 7 хоногийн дотор ээж аваагаа алдсан байна. Яг энэ зургийн өмнө. Тэгээ би тэрэндээ айгүй даун болсон те сэтгэл хөдлөлтөй байгаа гэдгээр энэ зургийг авах сэтэл нь өөрт нэрмэл төрж байсан. Тэг яг бүр нарийн гэрэл зургийн түүхийг ярил дандаа л хүн сэдв ярих бах дүү. Энэ зургийн нэр нь бол шившлэг. Би өөрөө зогсож байгаа. Перформанс хийж байгаа.
Би айгүй азтай л да тухай. Энд чинь 17 онд. Тэгээ Лендарт Монголиа гэж болдог байгалийн урлаг гэж. Одоо Марк Шимиц хөрхөн бас сая 10 сард бурхан болцсон. Тэгээд Сион штэ тий. Тэгээ чи манай Эрстенсийн зургийг аваад өгөөч гэд бит хоёр уулзчихсан байхгүй юу? Цацаах бас хэлж байгаа юм. Долгорогчд болохоор аль вишээ танилцчихөө тэр чинь. Динозаврын музейгийн доор Б1 давхар чинь манай хөх нарын галерей байсан шүү дээ. Динозаврын музей. Одоо байгалийн түүхийн музей. Тэгээд 17 оны яг 1 сард угсаа яг миний нөгөө хүн мал дээр Гама галерей дээр би дас үзлэн гарсан байсан. Тэгээд санамсаргүй долгорогчтой танилцаад та миний үзлэн тэгвэл заавал үзээрэй. Онгоцны бодлын явах зам тэгэл. За амар сайн ойлгосон баг. 3 сард цацаах бичдэг байхгүй. Хөөш чам шиг юм гэрэл зураг авдаг ямар хүмүүс байна гэж хэлдэг байхгүй. Гайхаад. За мэдгүй хийм байж болох юм бол доо гэл тэгвэл одоо жишээ нь манай Луя эдрийг би ингээд санал болгочихсон. Иймэрхүү залуучууд байд юм аа гэл. За. Чамаг харин Германд байдаг нэг хүн асуугаад уулзах хэрэгтэй байна гэдэг. Тэгээ 5 сард бараг яг үдэж штэ тий. Хотын музейн уртлын байранд байсан. Тийшээ ороод Марктай танилцчихж байгаа байхгүй яг аль биесээ. Тэс чи Марк намайг тэгчихсэн. За чиний ажлууд чинь сонирх юм. Тэгээ ажил үзэж чи ч уран бүтээлч шүү дээ. Юун гэрэл зурагч. Тэгээ манайх ингээд энэ жил резиденс програмын тэгээд резиденсийн зургийг авч байгаа ч гэсэн бас тах манай уран бүтээлчээр бас оролцооч гэдэг. Тэгээл хөөх нөгөө яг contemporary тэр үзэгдлийн тухайд ингээл та бас нэг бүтээл хийх ёстой шүү дээ. Тэгээ тэр нөгөө гэрэл зурагт байх ёстой те шингэх ёстой. Юу хийх вэ гэж бодвол. Тэгээ тухайн үед бодож ирсэн яах вэ? Ингээ моднуудыг хооронд нийлээд нэг хадаг бол тэр чинь дандаа ингээ байгалийн ингээ нэм моднууд нь бэлтгэгдсэн. Тэжээс ингээ хог аягтлаас бараг болж байгаа шүү дээ. Тэгээ нэг хадаг боллоо те. За моддуудаа бол хадгаар нэг орох юм бэ. Загидах юм бэ. Тэгээд ийм гэр шиг болох юм бэ. Тэгээд ямар дотор ямар санаанууд илэрхийлэх үү гэж боддог байхгүй. Тэгээд одоо яг энэ гэрэл зурагч нь өөрөө нэг удаан хурдаар авахлаар гэрэлд цогч нь ингэж зурна шүү дээ тий. Тэгээд ингэ шившлэг гэсэн зураг л да. Тэгээд яагаад ийм юм хийж байгаа бэ гэхлээр өсөөл их тайван амар амгалан гэдэл. Монгол турхтангөө өөрсдөө юм дайд ажингууч гэдэг юм уу тэ хагцал зовлонгууч гэдэг юм уу бэлэгдэж юм перформанс хийж байгаа үеийн зурагтай өөрөөр хэлбэл хөлн дээрээ камера зоогоод клик хийх дутуухгүй кликийг хэн дарсан бэ гэхээр одоо манай керамикч одмаа дарчихсан баг за одмаа наадаа дараараа гэл нөгөө селфи таймер нь ажиллана шүү дарчих гэл тэгэл тэр оронд яг нөгөө улаан гэрэл насж авахаар нөгөө паяльтад нөгөө модоо хасаач цог гаргац тэгэл үлээж байгаа. Тэгээд энэ зургаас би айгүй их юм ойлгосон юм бас давхар. ЮНЕСКОгийн би одоо ч бараг тухайн чинь зүгээр л гэрэл зурагчинд одоо юу гэдэг урлаг гэж ойлгодог байсан бол чи бүр нарийн судлахгүй юм шүү дээ. Соёлын өв гэж байд юм байна. Соёлын бит бус өв гэж байд юм бэ гэдэг ойлголтуудыг олж авсан байна. Тэгээд ЮНЕСКОгийн соёлын бит бус өвийн энэ зургаар шагнал авчихсан. Тэгээд яг нөгөө уран бүтээлч яг нь баримтат гэрэл зурчсан уран бүтээл хийж л байгаа те дүрслэлүүд. Тэгтээ нөгөө орчин үеийн хэллэгээр өөрөө перформанс хийгээд ч юм уу. Тэр перформансыг кадрт болгож байгаа хэмжээс. Тэгээд зүгээр л миний бодож орсон юм ч юм уу эсвэл хүмүүс хийдэг л баг л та. Зүгээр би хувьдаа зүгээр нэг гоё экзотик харагдаж байгаа шүү дээ. Алдааг нь олдож байгаа байхгүй юу? Тэр алдаан дээр нь одгүй л тэр алдааг нь гаргаж ирүүлдэг чи өөрөө факт баг. Тийм л дүрслэлэр хийж. Парк Горького дээр байхгүй юу? Горький парк гэсэн үг тийм. Горькийн нэрмжит парк. Энэ өөрөө нэг юм Мушка гол шүү дээ тийм. Москва голч Мушка шүү дээ. Тэгээд тэрний дээгүүрээ тийм төмөр гүүр байхгүй юу? Тэрний дээр байгаа хүмүүс байхгүй юу? Айгуу гоё өгдөлтөө өстэй. Тэмцээ нэг 2 хоос сууж, тэмцээ бас нэг 3 нөхөр ингэсэн ууж байгаа шүү дээ. Тэгээ нэг шар барьцсан идэр гээл. Яг ингээд өөрсдийн ингээд сценээр хуваацсан юм шиг гэх юм уу? Хин зургийг явахтай шүү дээ тий. Гарсан чинь шууд 3 хаалцсан харагдаж байгаа скин хийдүүд. Шууд доошоо гол шүү дээ өндөрт. Яа шууд салгалж байгаа чинь. Мэдгүй шүү дээ тэр хаалцангуй чи яах юм бэл. Тэр хаалцангуй чинь энэ муу Аз гэдээ аваа шидчих магадгүй шүү. Тэгээ буух гэсэн чинь ингээс салглаа самдраад буучихдаг болцсон. Тэгээ тийм зураг авчихсан.
Би энэ зургийг өөрийн ирэхгүй авч ирсэн л та. Яагаад вэ гэхээр нөгөө манай ахын чинь болохоор галерей мөсөө хоёроо ерөөсөй ойлгохгүй шүү дээ. Ойлголттой үед. Тэгэхэд одоо яг өчигдөр болохоор орчуудын пассаж төвдөр 39 онд төрсэн гэхлээр чинь 85-тай ихч явж байгаа байхгүй юу? Амар хамгийн хөшөө үзэж. Би л баярлсан. Яг тэрнтэй адилхан дүр зураг байхгүй. Тэгтээ анаа болохоор амар байгаа шүү дээ. Томролдог шилгээр деталийг харж байна. Өөрөө мэдлгүй л надад гоё санагдал. Уралд ямар гоё мэдэртэй. Эхлээд нэг авсан. Тэс чи над руу хараад тэгэхээр зүгээр спокойно гэж байгаа л тэгж яхад марцаг. 16 онд авсан зураг. Энэ Москвагийн мультимедиа арт центр. Орсын Момоос шиг л нэг тийм. Би сүүлийн 5 жил усны тухай концепт бодоод юм аа зүлжлэлт рүү орцоо. Үсрээд орцоо. Тэгээд нүдээр очиж үзсэн л дээ. Монгол ус 70-80% зүлжлэлттэй болчих тээ. Говь нутаг бол тэр чигтээ усгүй болж байгаа. Яг зөвхөн бодит үнэнгийн л хэлээ л та. Зүлжлэлт бий болгож байгаа хамгийн том нөхцөл байдал юу вэ гэхээр уул уурхай. Тэрийг халахлахын тулд ямаанд буруу гэдэг байхгүй. Нүүдлийн мал аж ахуйч гэдэг юм уу те. Нүүдлийн мал аж ахуй ноолуурны үн өслөө. Тэгээд энэ ямаал ихтэж яж байна. Ямаал энэ бүх ургамлыг үндсээр нээжж байна. Тийм болохоор зүлжлэлт болж байгаа гэж ярьдаг байхгүй. Ерөөсөө уул уурхайгаа ерөөсөө ярихгүй байгаа. Хилийн зурвасаас 15 км-ийн зайд хайгуул цооног тавих хориотой Монгол Улсын хуулиндаа. Тэгэхэд 15 км-ийн зайд цооног тавиад хайгуул хийж байгаа хүмүүс, өрөмтлөг хийж байгаа хүмүүсийг би харж ямар их ашигтай хүмүүс юм те. Ямар их мэдлэлтэй хүмүүс нь тийм ийгээд байгаа. Одоо юу гэдэг нь уул уурхай нөхөн сэргээлт те. Нөхөн сэргээлтийг ингээл харангууд нүүрсэн дээр лиценз авсан уул уурхай олборлт хийгээд очисон газар нүүрс биш байгаа жишээ те. Яагаад тэрийг ухацсан бүү юмд. Энэ бол одоо яг говийн өнгөрсөн худагн дээр шүү дээ те энэ чинь. Малаа услахын тулд худаг дээр хондог явдал байна те. Өдөрт 2 айл малаа услаж чадвал их юм хүлээн. Ус байхгүй. Уснаас болж 2 жилийн өмнө Дорногов аймагт уснаас болоод малчид бие биенээ буудаж хороосон явдал бас гарсан байна. Гээд ингээд ярихлаар чинь яг юу болж хувраад байгаа юм бэ гэдэг би мэдэхгүй л байгаа юм л та. Тэгэхээр ийм хүн сэдвүүд айгүй их байна Монгол бид нар л гоё сайхан амьдарч байгаа гэж боддог шүү. Сэтгүүлч би бол жоох энэ сэдвээс айж байгаа. Би үнэнгээ хэлгээд. Уул уурхайтай холбогдсон хүмүүс ерөнхийдөө алхам дүртэй л байна шүү дээ. Айгүй олон кейсүүд байна л да бас. Яагаад хамгааллын тухайч ярих юм уу те? Амьтан хамгаалагчийн тухайд ярих ч юм. Тэгэхээр энэ кейсүүд байгаа болохоор энэ бидний айгүй нэг тийм үлдчихэж байгаа харуулж чадахгүй байгаа амар том сэдв. Улаанбаатар хот 2050 он гэхэд усгүй болно гэж ярьж байгаа. Тэр бол өмнө Говь аймаг тэр чигт усгүй болоод эхэлсэн. Өмнө Говь аймгийн 3 төссөн бол 100 шолтгүй газар. Тэг яг нэг худалдаа авах чадвар бол байна. Хүмүүс өндөр байна те чадвартай мөнгөтэй байна. Тэгтээ нүдэрээ харах тэр чинь улаанаар эргэнэ гэдэг чинь амар л та. Одоо чинь хоёудлогоо секундэд 1200 литр ус ашигладаг. Тэг хүний уурхай ашиглана. 900 байсны 1200 болгоцсон. Гэх жишээний юмнууд байна л та. Яг мэдээж залуу гэрэл зурагчд гарч ирж байна гоё байна. Гэрэл зураг олон гоё хөгжиж байна. Танаа нэвтрүүлэгчсэн. Баярлалаа та бүхэн энийг хийж байгаад биднийг ойлгож байгаа явдалт. Тэгээд нөгөө миний хэлсэн шиг бид нар нөгөө айгүй их өв соёл, түүх соёлтой арт түмэн. Тэгээд бид нар юусоо уухгүй байгаа юм шиг надад санагдаад байна. Одоо юу гэмтэй одоо гэрэл зураг сонирхогч тэ яг гэрэл зураг сонирхогч гэдэг чинь хоёроо тусдаа өөр юм байна шүү дээ. Гэрэл зурагчны үүрэг гэдэг юм амар сайн ухамсарлах хэрэгтэй. Яг магадгүй гоё этюд хараад тэ гоё юм хараад тэрийг дүрсэж болно шүү дээ тэ. Гэтэ хитрхи гоё сайхан юм тууртагтаад байж магадгүй. Гэрэл зургийг айгуу сайн шүүмжлэх хэрэгтэй.
урлагт ер нь Монгол улс урлагийн шүүмжил айгүй хэрэгтэй тутмаг байна. Тэгэхгүй бол одоо нөгөө тэр чигтээ эгоизм би хандсан хүмүүс биш. Тэ? Юм л бол бигээ яриад юм л бол юу ч хийгээгүй хүмүүс бас шүүмжилдэг хүмүүс бас их болчихжээ тий. Зовлонгийн мэдгүй байж тий. Яг гоо гэрэл зурагч гэж ямар хүнийг хэлэх вэ гэхээр гэрэл зургаар тий хэдэн жил дараалал талхаа олж идсэн хүнийг би гэрэл зурагч гэж хэл. Хүмүүс шууд камерт өнийг бол гэрэл зурагч гэж хэлэхгүй. Тэгээ нэг сонирхлоор явж байгаад яг мэрэгжлийн төвчөнд авч байгаа хүмүүс байна тий. Тэг би бас тэрийг бас яг муу утга учрыг ярих юм бол гэрэл зурагт хамгийн том юм нь ерөөсөө энэ сэтгэл зүй байдаг. Тэр хичнээн гоё юм авч байгаа хүн хажууд нь нас орж байгаа хүнийг хүний зураг авч чадах сэтгэл зүйтэй юу? Хилээ залгих сэтгэл зүйтэй юу гэдгийг асуух хэрэгтэй. Миний хувьд бол тийм. Одоо чинь Симүч дээр те би ажиллаж байхад бол 2 сар гарсан шокноос паникаас гарч чадаагүй шүү дээ бас. Тэрийг давж чадах сэтгэл зүйтэй хүн байна бол гэдэг л байна л да ер нь. Айгуу том бэлэн байдал байх хэрэгтэй. Байлдааны бэлэн байдал байх гэдэг. Гэрэл зурагч. Тийм л байна. Баярлалаа.